За тэгэхээр болж байгаа сайн ажлууд бол байгаа. Жишээлхэд сая одоо засгийн газраас дээр усны үн, халаалтын үн, цахилгааны үнийг бол бас хөнгөлснөөр мэдээж одоо ялангуяа аж ахуйн нэгжүүдийн ачаал бол нэлээд буурсан. Ингэснээр бас ажлын байр хадгалах энэ асуудлууд бол бас дэмжлэг болсон байгаа. Тэгээд ер нь энэ ерөнхий сайдын асуудал дээр бол сөрөг хүчийн асуудал учраас бидний гол үүрэгөө сайн нэгэн дэмжиж болохгүй байгаа зүйлийг бол одоо зоригтой шүүмжилж алдаа завхарлын эртхэн засах дээр бол гол одоо үүрэгтэй байгаа. Тэгэхээр нэг ноцтой зүйл би сая энэ тоо баримтаас харлаа л да. Монголд 21 онд сая 156 мянган одоо ажиллаж байна гэхэд ажиллах боломжтой 949,672 хүн. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2-1-ийн харьцаатай байгаа байхгүй юу? 1-1 гэсэн үг баг. Өөрөөр хэлбэл нэг хүн ажиллаад нэг хүн ажилгүй байна л гэсэн үг. Тэгэхээр хуучин чинь бид нар бараг нэг баялаг бүтээгчийн нуруунд дээр 7 хүн байна яана, 9 байна яана гэдэг ус одоо бүр ингээд нэг болох юм бол энэ өөрөө их аюултай тоо болно. Хоёрдугаарт энэ тоонуудыг харж байхад нэг ийм зарим тоонууд ерөөсө харагдахгүй байна. Энийг хэлж өгөөч. 20 онд ядуурл 28% байсан. Тэгэхээр ядуурлт байгаа иргэдээс хэдэн ажлын байртай болоод ядуурлаас гарсан бэ гэдэг тоо байна уу? Энэ шилжилт одоо тэдэн хувиар зүгээр нэмээд байгаа биш, буураад байгаа биш. Ерөөсөө яг ядуурлт байгаа иргэдээс хэдэн ажлын байртай болчиход ядуурлаас гарсан гэсэн ийм тоо байдгүй. Хоёрдугаарт төрийн үйлчлэгийг одоо үзүүлж байгаа маш олон ажлын байр нэмэгдсэн шүү дээ. Эмнэлэг, сургууль, одоо хорооч гэдэг юм уу. Энийг бол би ажлын байр нэмэгдүүлсэн гэж үзэхгүй. Энэ өөрөө бүтээмж нэмэгдүүлдэг салбар бол биш. Тэгэхээр яг бүтээмж нэмэгдүүлдэг салбараас баялаг бүтээгчдээс хэдэн хүнээр одоо ер нь энэ ажлын байр чинь нэмэгдсэн бэ гэдэг ийм тоо байна уу. За дээрэс нь ажилгүй байгаад ядуу байгаа иргэд байгаа. Ажилтаа хэрнээ ядууралтай байгаа иргэд байгаа даа шүү. Маш багц. Тэгэхээр ийм тоо одоо байна уу? Би энэ та нарын тоонуудаас энийг сайн нэлээд үзээд олж харсангүй л дээ. За тэгээд сая эдийн засгийн байнгын хорон дараа Ганбаатараас байнгын хорооны хурал дээр нэг ноцтой тоо ярьсан. Энэ юу вэ гэхлээр засгийн газар 10 их найдын хөтөлбөр хэрэгжүүлээд жилийн 3% хүүтэй зээлийг зорилтод бүлэгт одоо өгсөө. Энэ өөрөөр хэлбэл ажлын байр нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл. Өөрөөр бичил бизнесүүд, жижиг бизнесүүдийг дэмжих. Гэтэл банкны хадгаламж чинь 3 их найдаар өссөн байж тээ гэдэг ингээ байнгын хорооны хурал дээр яригдсан. Энд дээр Монгол банкныхан бас хариулж илээ. Тэгэхээр би зүгээр ингэж л хардж байна л да. За мэдээж нэгдүгээрт бол бизнесээ хаагаад одоо янз бүрийн түрээсийн дэлгүүр лангуу ажиллаж байсан хүмүүс бизнесээ хаагаад ажил одоо энэ мөнгөө тодорхой хэмжээгээр хадгаламжид хийсэн нэг хэсэг байгаа. Нэг хэсэг нь бол ерөөсөө нөгөө 3% хүүтэй зээлийг чи аваад 6%-аар өгөөд ингээд дахиад нөгөө мөнгө хүлээлт чи явцсан юм шүү. Энэ дээр тэр засгийн газрынхаа хурал дээр хэлээч. Уг нь би ерөнхий сайдыг ирүүл энэ асуудлыг хяналт шалгалт хийгээч гэж уг нь хэлэх гэж бодсон. Энийг засгийн газрын хурал дээр яриараа. Бид нар бас сөрөг хүчний зүгээс энэ дээр бас хяналт шалгалт хийнэ. Ингээд бидний баталж өгöd байгаа мөнгийг ингээд зүгээр хадгаламж болгоод байна гэдэг чинь бидний өөрсдөө л олхиогүй штэ. Тэгээ нэг хүсэлт байна. Энэ юу вэ гэхээр би бас нөгөө дүүрэгт ажиллаж исэн зөвлөх үйлчилгээ гэж байдаг юм аа. Одоо ингээ ажилгүй байгаа иргэд зөвлөх үйлчилгээ хийдэг. За тэрүүнд нь би ингээд хөөрхий нэг дүүргийнхаа хэдэн ядарсан ахмадууд хүмүүсийг оролцуулах гэхээр за тэр бичиг баримтынх нь одоо хүн суртал нь дийлддэггүй. Хөөрхий нөгөө хөгшчүүлчин нэг ногоо тарих хичээл заачаал 10-20 хуудас юм тайлан бичиж өгч чаддаггүй байхгүй юу? Эмчнэр байна, багш нар